Өнгөрсөн 3 дугаар сарын 26-ны өдөр Тод Каннам гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх сурвалах мессэл оржээ. За месселээс хойш эмэгтэй бие хүндэрч улсын 1-р төв эмнэлэгт хэвтэн эмшүүлж байсан байна. Улмаар 4 сарын 1-нд ухаангүй байсаар амнасаа алджээ. Одоогоор хэргийг хаанвал дүргийн цагдаагийн 1-р хэлтээс шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ тайлбарлалаа. За 2019 оны 3 сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй гоо сайхны хагалгаанд ороод тэгээд ухаангүй байж байгаад 1-р эмнэлэг дээр чимжлэгийн дэцэгт хэмжтүүлж байгаад 4 сарын 1-ний өдөр энэ насаа охирсон хэрэг дээр цагдаагийн байгууллага одоо хэрэг хүртэлтэй хэрэг нэгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 29 настай талигач эмэгтэй Тод Каннам гоо сайхны эмнэлэгт өөхөө сурвалсан хэрэг гарахаас өмнө нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас тус эмнэлэгт урьдчилан сэргийлэх шалгалтыг явуулж байжээ. За шалгалтаар Баянзүрх дүүргийн 2-р хорооны хаяг байршилд үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл авсан тус байгууллага хаан уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байсныг тогтоосон байна. Тухайн зөрчлийг үндэслэж нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас тус байгууллагын тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлжээ. За улмаар хэрэг гарсантай холбогдуулан мэргэжлийн хэлтийн газраас Тод Каннам гоо сайхны эмнэлэгт дахин янал шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар тус эмнэлэг гоо сайхны нүхэн сэргээх зориулалтаар тусгай зөвшөөрлөө авсан ч ерөнхий эмнэлэг засал хийж байсан мөн мэргэжсэн эмч ажилтгүй байсан зэрэг зөрчлийг илрүүлээд байгаа юм. Одоогоор хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг улсын байцаагч хэллээ. Ихэнх эмэгтэйчүүдийн дунд гоо сайханд золиос хэрэгтэй гэсэн зохиомжлог газар авсан. Тиймээс ч төгс төгөлдрийн төлөө ямар нэгэн бодлогогүй алхам хийхдээ өсгүүчүүд энэ үгийг ашиглан өөрийгөө өмөрдөг. Харин энэ бүхнээс болоод ямар сүрэг үр дагавартай нүүр тулж болохыг ярилцъя. Сүүлийн жилүүдэд манай орны хувьд хүүхд томруулах, өгзөг өргөх, өөх соруулах, хамар өндөрсгөх гэх мэт төрөл бүрийн хагалгаанаас гадна янз бүрийн ботокс тарилга ихээр нэгтрэх болсон. Гоо сайхны мис засал гэдэг нь ангаахын шинжлэх ухааны мис заслын нэг салбар бөгөөд тэр дотроо нүхэн сэргээх мис засал гэж нэрлэдэг. Хүн амьдралынхаа туршид физиологийн өөрчлөлтөнд орж байдаг. Нэг үгээр насжилттай холбоотойгоор арьс болон бусад эд эрхтний өөрчлөлтүүд явагддаг. Чухам тэдгээрийг дээрдүүлэх мис ажилбар хийж байгааг л гоо сайхны мис засал гэж нэрлэдэг. Манай улсын хувьд гоо сайхны мис засалч гэсэн нарийн мэргэжлийн сургууль болон анги байхгүй. Энэ төрлийн мис ажилбар хийж байгаа хүмүүс нарийн мэргэжлийн эмч нар биш юм. Өнөөдөр цахим орчин Facebook, Instagram-аар дүүрэн гоо сайхны хагалгаа хийн. Залуужуулах тарилга ботокс нэгсэн заруудаар дүүрсэн. Нэг ёсондоо өдрөөс өдөрт цэцэглэж байгаа шинэ төрлийн бизнес юм. Монголын хүн амын 2.2 сая нь Facebook-чин бөгөөд 95.4% нь гар утаснаас ханддаг. Үүнээс 205 мянган төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхтэй Facebook пэйж үздэг. Саяхныг болтол монголчууд инфлюенсер, энтерпренер гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо хэн дуртай хүн нь инфлюенсер болж сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна. Үүнийг дагаад инфлюенсер олонний танил хүмүүс гоо сайхны мис ажиллагаа болоод тарилгуудыг рекламдаж хяналтгүй зарыг маш ихээр түгэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлгүй байдал руу хөтөлж бусадтай өөрийгөө харьцуулах эмгэгт автуулсаар. Тэрч бүхэл дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй ирчүүд маань үртэл гоо сайхны заслаар өөрийгөө өөрчлөхөд шунанд орлож байна. Ерөнхийдөө гоо сайхны засал хийлгүүлж буй нийт хүмүүсийн 10 хүрэхгүй хувийг 30-аас доош насныхан эзэлдэг. Тэдний хувьд нүдний давхраа, хамрын монхор, чихний дэлдэн болон бусад эд эрхтнийхээ гажгийг засуулдаг. Үүний хажуугаар гоо сайхны хагалгаа төрөл бүрийн тарилга ботоксын золиос болсон олон мянган залуучууд байдаг. Өнгөрсөн хугацаанд гоо сайхны өндөр эрсдэлтэй хагалгаанд орж зуурдаар хорвоог орсон тохиолдлууд хэд хэд гарсныг та бүхэн мэднэ. Хэдхэн жилийн өмнө буюу 2019 онд гоо сайхны хагалгаанд орж өөхөөс оруулсан 29 настай эмэгтэй амнасаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэг хаан уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Тод Каннам нэртэй хувийн эмнэлэгт болсон бөгөөд хохирогч эмэгтэй 3 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд орсон байдаг. Их сурвалжийн мэдээснээр эмэгтэй өөхөөс оруулах мис засалд орох явцдаа зүрхэн зогсож улсын 1-р төв эмнэлэгт яаралтай хүргэгдэн утсан боловч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас орсон байна. Тэгвэл энэхүү эмнэлгийн буурин дээр 2021 онд SM нэртэй эмнэлэгт хамрын мөрөө арилгах болон эрэгтэйчүүдийн мис засалд орсон 39 настай эрэгтэй нас орсон. Талигаач ямар нэгэн суур өвчнгүй байсан учраас мис засалд орсон гэх.
Энэ мөн л нарийн мэрэгжлийн эмч манай улсад байдаггүйтэй холбоотой. Ерөнхийдөө олон дагагчтай пост чирэг нь хэдэн мянган хүн уншдаг. Тэдгээр инфлюенсерийг ашиглан бизнесийн сурталчилгаагаа явуулах үзэгдэл монголчуудын хувьд энгийн зүйл болсон. Гэхдээ монголчуудын инфлюенсер гэжтийн үг бүхэн үнэн биш болохыг Турк улсад ажиллаж амьдардаг монгол эмэгтэйн бичлэг харуулв. Тодорхойлбол Facebook дээр олон мянган дагагчтай Турк улсад амьдардаг бүсгүй өөх сурвалжах хагалгаа хэлсэн тухайга лайваар хуваалцсан. Тэрээр хэлэхдээ би өөх сурвалжах маш хүнд хагалгааг бүхэл бүтэн 5 цаг хийлгэлээ. Хагалгааны хөргөгч шиг хүйтэн өрөөнд үхтэл шиг царцсан олон бүсгүйчүүдийн дунд миний биеийг ширээн дээр хэвтүүлэн биеийн өөхийг минь сорвсон. Үнэхээр үгээр хэлхийн аргагүй аимшигт өвдөлт мэдрэх хүлдсэн биеэ гисгэх тэр хором амар байлаа. Та нар минь ийм л хагалгааг бүхэлгээрээ дасгал зөв хоололтоор л тураарай. Хизээч бүү өөхөө сорвуулаарай. Би олонний танил олон жүжигчин дуучин эмэгтэйчүүдийг мэднэ. Монголын гоо сайхны эмнэлгүүдтэй баар дээр хийж үнгүй өөхөө саруулж түүнийг тоохчгүй юу ч болоогүй мэд ярьж рекламдаж байхыг харсан хэмээн бүсгүй ярьжээ. Мөн 2002 онд Синдерелла эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн бий. Тухайн иргэн дээр хэмжих тандсан шалтгаан нь инфлюенсерийн сурталчилгаанд итгэсэн. Гэвч хагалгаа хийлгэснээс хойш нүд нь бүрэлзэж нэг нүдний хараагаа 99% алдсан. Энэ талаар өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийж миний үйлчлүүлэгч нэг эрүүл нүдэ хамгаалж үлдэхийн тулд Синдерелла эмнэлгээс эмчилгээний төлбөр нэхэмжилж байна гэдгээ мэдгдсэн байдаг. Хараагүй болсон уг эмэгтэй хөдөлмөрийн чадварын 65% алдсан. Харин Синдерелла эмнэлгээс хохирлыг барагдуулахаар 60 мянган Америк доллар гаргаж өгсөн ч үйлчлүүлэгчээс өрөөс нь Герман болон Непал улсад эмчилгээ онцлогоо хийлгүүлсний зардал 110 мянган доллар зарцуулсан гэжээ. Дараагийн харамсалтай жишээ бол Вера гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас олж эрүүл мэнд гоо сайхнараа хохирсон иргэн бас бий. Хохирогчийн гэр бүлийн хүн иргэндээ ярихдаа 2022 оны 12 дугаар сарын 27-нд хамрандаа имплант утас хийлгэснээс хойш байнга толгойн иргэдэг болсон. Хөдөө очсны дараа би энэ муудсан тул Улаанбаатар хотод босож ирээд хамрааныхаа утсыг авахулсан. Гэвч тусыг ис олсон толгой нь байнга өвдөж ногоон эдэтэй нус гардаг. Тархинд байгаа өрөвслөө намдаах эмчилгээ хийлгэж байсан. Эмчлүүлэхэд 5 сая төгрөг хэрэгтэй. Хамрандаа имплант утас хийлгүүлснээс хойш амт үнэр мэдрэхгүй байнга толгой нь өвддөг болсон. Тухайн үед утсан имплантыг 900 мянган төгрөгөөр хийлгэсэн гэж ярьж байна. Тэгвэл мөн сүүлийн үед ботокс болон төрөл бүрийн тарилга охид бүсгүйчүүдийн дунд тренд болж байна. Охид бүсгүйчүүд маань хаанаас хизээ хэн оруулж ирсэн тариа болох хаана үйлдвэрлэсэн хугацаа нь ямар орц найрлага нь юу байгаа гаж нөлөө хэрхэн үүсдэг зэрэгт анхаарал хандуулж судалдаггүй. Тэрч бүхэл мэрэгжлийн эмчээр бус чанарын шаардлага хангаагүй газар нүүрэндээ тарилга хийлгээд хэвтэж байдаг. Энэ бол өөрийгөө золионд гаргаж байгаа өөрийн төрмөл гоо сайхнаа алдагдуулж амнасаа эрсдэлд оруулж байгаа маш тэнэг үйлдэл юм. Ерөнхийдөө ботокс тариаг бактериар хийдэг. Тарианд байдаг ботулизм гэчийн нэг микробыг хоолнд хэргэлбэл хор болдог. Харин ботокс тарианд дээрх бодис нь бага хэмжээгээр ордог тул гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна. Тус тариа нүүрэн дээр хүчлээс зураасыг багасгадаг эзэдтэй боловч олон сөрөг талтай. Үүний хамгийн аюултай нь булчин сулрах. Энэ шинж тэмдэг хэдэн өдөр цаашлаад хэдэн 7 хоногоор үргэлжиж болно. Эцэст нь нүүрний хэсгийн булчин суларч нүүр унжих, мэдээ алдах зэрэг хор хөнөөл учирч болно. Өнөөдөр манай улсын гоо сайхны газрууд дангаанс өрчлөө бууруулах тарилга бус, дух дүүргэх, шилб нарийсах ботокс, дээд доод уруул томсгох филлер тарилга. Фила энэ ботокс гэд нэрлээд баршгүйн дээр санаанд багтамгүй үйлчилгээнүүдийг хамгийн хямд үнээр хийж байна. Энэ бүх зүйлд хараа хяналтаа сайжруулах арга хэмжээ авах цаг нэгэнт болсон. Гэхдээ хамгийн түрүүнд бид өөрсдөө энэ бүх химийн аргаар бүтсэн зүйлийг хэрэглэхгүй байх тал дээр анхаарч өөртөө хайртай байх хэрэгтэй. Эрүүл байна гэдэг өөрөө хангалттай гоо үзэсгэлэн билээ. Залуу насыг төрж болов тогтоон байрах аргууд олон байвч хөвшилт болж ям ёсных гэдгийг санах хэрэгтэй. Бидэнд бага үнээр хийж болох дасгал хөдөлгөөн эрүүл хооллолт цаашлаад сэтгэл зүйн их том зэвсэг байдгийг санаарай. Эрүүл байж жам ёсны хэвийн үзэгдлийг тайван хүлээж авахд суралцаарай. 10 сарын 25-ны өдөр 11:30-д эхэлсэн филлер буюу дүүрэх чимчилгээний явцад үйлчлүүлэгчийн тархи руу маш хүчтэй харваж за эрүүл мэндийн хувьд бол ингээд дотор муухаарах бусад хүн чинжүүд илрээд за ингээд энэ талаараа хэлэхэд бол яаралтай тусламж авах арга хэмжээг бол улсын эмнэлэг рүү буюу одоо яаралтай дөрвөн тусламж руу хандаад ингээд явсан. За үүнээс хойш бол манай үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар бол 65% алдагдaltaй.
Үйлчлүүлэгч маань тухайн үйл баримт болсноос хойш бол Герман улс руу явсан. За мөн энтхийн Непал улс руу явж одоо эмчилгээ онцлогыг хийлгүүлсэн. Гэтэл энэ хүн бол ахиж хизээж хараа орохгүй гэдэг одоо тийм онцтой байгаа. Эмнэлгийн зүгээс бол угаасаа манад ажилдаггүй хүн байсан, гэрээтэй хүн биш, бараг шивээс ч ингээл ийм тойроо баахан ерөөсөө л тэр эмнэлгээс л зайлуулсан юмрахаас өөр тийм тодорхой юм бол ярихгүй.